Units гэж юу вэ? За, Units нь болохоор Facebook групп хичээл болон контентуудыг сургалтын хөтөлбөрийн дагуу дистарал болон байршуулж зэгцлэх боломжийг олгодог функц гэж ойлгож байна. За, группт Units-ийг идэвхжүүлснээр дараах зүйлсийг хийх боломжтой болдог. Үүнд хэлцэх асуудал, эсвэл хичээлийн хөтөлбөр үүсгэх, хичээлүүдийг хөтөлбөрийн дагуу дараалал байршуулах, хичээлийн гүйцэтгэлийг хянах, хүмүүс шинэ юм сурахад нь туслах, мөн тухайн хичээлийн агуулгыг судалж дууссаны дараагаар шалгалтын тест оруулж өгөх боломжтой. Тестийнхаа үр дүнг маш гоё нарийвчилсан үзүүлэлтүүдээр харуулах боломж үүрддэг. Түүнчлэн одоо тухайн хэсэгтээ одоо видео тэгээд файл аплод хийж болохоор бүгдийг зохион байгуулах боломжтой байдаг. За, тэгээд Unity-г яаж ашигладаг вэ гэдгийг дараах видео хичээлээс үзээрэй. За, бид нар энэ Unity гэсэн энэ табыг идэвхжүүлснээр болохоор хичээлийн видео хичээл болон хичээлийн материалуудаа яг хичээлийн хөтөлбөрийн дагуу гоё цэгцтэй байршуулах боломжийг олгодог байгаа. За, тэгээд Unity-ийнхаа тохируулгыг энэ Settings гэсэн төвшин дээр дараа тохируулж байна. За, Show Process гэх нь суралцж байгаа байдлыг одоо тухайн Unity-г сурж байгаа оюутан маань бүрэн судалсан уу гэдэг нь энэс харагддаг. За, энэ болохоор Making Unit tab гэдэг нөгөө энэ одоо хилцүүлгээр эхлэх юм уу эсвэл Unit гэсэн хэсгээр энэ одоо random байж яах вэ гэдгийг энэ чиглэлд ингээд тохируулаад өгчдөг байгаа. За, тэгээ энэ дээр гишүүд маань одоо share хийсэн өдрөө Unity-г дуусгасан уу, судал дуусгасан уу гэдэг хичээлээ дуусгасан уу гэдэг нь энэ дээр ингээд гарч ирдэг. Харуулна гэдгийг бол энд нь тодорхойлж өгдөг. За, Unity-ийнхаа одоо энэ тайлбар гэж тодорхойлдог. Тэгэхээр энийг бүгдээ ингээд сургалт группийн social сургалтын талбар гэдэг үгтэй тийм. За, нийтээ бол 960 тэмдэгтээ бичих хэрэг. За, одоо ингээд юм бичингүүд бидний тайлбарыг сургалт группийн social сургалтын талбар гэсэн юм тайлбар. Энд чинь болохоор та маш гоё тайлбар бичиж болно шүү дээ. Би жишээ болохоо ингээд биччихлээ. За, одоо тэгвэл Unity яаж үүсгэх вэ гэхээр энэ Create Unit гэсэн энэ товчон дээр дарахаа. За, Unity нэр тэгээд Unity тайлбар гэж байна. За, тэгэхээр би Unity нэр гэдэг дээр нь болохоор хичээлийнхаа нэрийг бичиж байна. За, миний энэ хичээл болохоор ингээд бичдэг тийм Facebook группийн цан сургалтанд ашиглах нь гэсэн нэртэй ийм сургалт байна гэж байна. За, энэ хүү цахим хичээл видео хичээлүүд болон шалгалтын тест хичээлүүд болон хичээлүүд тэгээд өөрийгөө шалгах шалгалтын тест тэгээд мөн шаардлагатай сургалтын нэмэлт материалуудыг агуулсан байгаа. За, сургалтын агуулга гэж байгаа л энэ одоо бичиж болно гэсэн. Нэгдүгээр нь face удирдах хичээл тийм үү? Удирдах хичээл гэж бичиж байна. За, хоёрт нь Facebook групп нэх. За, гуравт нь
Facebook cover зургийг зөв бэлтгэх. За дөрөвт нь уучлаарай дөрөвт нь болохоор за тэгээс social learning сонгох. За ингээд ер нь бол хөтөлбөрүүдээ ингээд бичиж авчиж болно. За ингээд create unit гэдгийг дарж. За ингээд тийм ингээд иймэрхүү байдлаар харж байна. За тэгэхээр энэ unit дотроо хичнээн хичээл оруулж болно. За одоо миний хичээл маань нийтдээ энд оруулсан хичээл маань 4 бүлэгтэй гэж бодвол 4 unit хэсэг оруулж өгч болох нь. За постн дээр хамгийн ихнийх нь удирдгал хичээл. Нэг тийм энэ дээр удирдгал хичээл. За энэ дээр болохоор шахал томатор гар ажиллахгүй. За ингээд хичээлүүд оруулж болно тийм үү? За энд нэг юм юу гарч ирж байгаа юм байна. Болохоор энэ нөгөө статистик энэ линкийг энд оруулаад өгсөн болохоор ингээд гараад ирж байгаа шүү. За ингээд пост хийчихье. За нэгдүгээр хичээл маань орчлоо. За одоо тэгвэл 2 дугаар хичээлээ. За яг лайк энэ төр ингээд төвчлээс дуусчаад ингээд хийж болно гэсэн үг. За дахиад хичээл оруулах та. За 2 дугаар хичээлээ оруулъя. За 2 дугаар сэдвч байгаа Facebook group нэх. За тэгээ видео хичээл гэвэл тий. За видео аплод хийхэр тогтох нь ингээ видео ингэж оруулж биш. За энэ дэр нь бол тэгэл маань бич болох юм шүү. Суралцсан тохиолдол ингээд хичээлүүд маань. За одоо шалгалтын асуулт гэсэн оруулж болдог ах маань. За энэ дээр зүгээр ийм асуулт орж тийм. Монгол улс гэрээ шалгалт нэг гэж тийм ээ. Нэг. За асуулт нь дөрөв андуур цөм шиг уучлаарай. Монгол улс гэрээ газар хэдүүгээр байрна. Тэгээс за ийм асуулт. За нэг байр. За 12 дугаар байр. 2 дугаар байр. 1 дугаар байр. Зөв асуулт маань энэ гэдэг юм уу? Зөв хариулт. За ингээд. За мөн ахад асуулт нэмж болно тийм үү?
За. Ингээд Монгол чуудын хэдэн хувь нь Facebook хэрэглэдэг. За тэгээд энд нь болохоор 96%. 54%. 30%. За ингээд биччихлээ. Зөв хариулт нь 96%. За гэх мэтчлэнгээр ингээд асуултуудаа оруулаад шалгалтын асуултуудаа оруулаад явах боломжтой байх нэ. За мөн тэгээд ийм шалгалтын асуултаа шалгая. За Монгол улс бий бичих ёстой вэ? 2 гэдэг. За үрд өнгө харъя. Зөв хариулж өг. За тэгэхээр 3 хариулсан байна тий. Яг бол нэг чих ёстой шүү дээ. Тэгэхээр би 2 гэдэг чийсэн болохоор 3. Тэгээд энэ асуултуудын маань хэдэн хувийн зөв хариулсан ингээд тодорхой ингээд гараад ирдэг байгаа шүү. Энэ айгуу гоё идэлгүй юм лээ. За одоо тэгээд ерөнхийдөө бол энд болохоор 3 пост оруулсан байна гэдэг. Тийм хичээл. Яг ингээл хичээлийнхаа сэдвүүдийг бол ингээл бичиж яваад байна. За би ахаад нэг хичээл нэмээд тийм бас нэг юм харуулъя. За файл аплод бас хийж болдог. За имэйл материал. За эндээс нэг PDF файл. За хичээлийн төлөвлөгөө гэдэг оруулж байна. За хичээлийн төлөвлөгөөгээд оруулахаар ингээд татаж авахаар ингэж оруулж байна тийм үү? Ерөөсөө видео тэгэл PDF үржүүлээд зураг мөрөндөр бол татаж авахаар бол оруулж болж байсан. За хэд нэг хичээл оруулах юм. Жуулах гэсэн хичээл байна. За энэ дээр нэг жуулахтэй гэл за ингээд цаашаа бичнэ гэсэн үг шүү дээ. За энэ жишээ. За эдгээр ингээд ногоорцсон байгаа. За энэ хоёр болохоор ингээд ийм юуг харагдаж байгаа юм ногоон тэмдэглэл байхгүй. За тэгвэл энийг ингээд дараад хэрвээ тухайн хичээлээ ингээд судалсан байх юм бол ингээд ногоор. За би энэ хичээлийг үзсэн ингээд нэгдэн бичих юм болоод санийч ингээд ногоорцсон хэсэг ногоон тэмдэглэлтэй тий. Одоо энэ хичээл үзэх. За гих мэтчлэнгээр ингээд гоё сургалтын материал ингээд хичээлийнхаа төлөвлөгөөг энэ сургалтын материалуудаа ингэж гоё байршуулж болох нэ. Facebook ч нөгөө одоо жишээ нь бид нэр хэлцүүлгийн индексэд ингээд метр гэж одоо жишээ нь сургалж явуулах гэж байгаа юм. Яг энэ Elon гэсэн энэ Unity-г мэддэг хүмүүс бол ингээд сургалтын материалаа оруулна бүр доошоо ингээд яваад хаалгуулчихдаг шүү дээ. Дараа нь ихэнд оруулсан материалаа дараа нь олон пост оруулсан материал болоход айгүй хэцүү байдаг. За Unity бол юу гэхгүй байх нь тий. За одоо нэг хичээл ингээд за өөр сургалж явуулдаг гэж бодъё тий.
Тэгвэл дахиад энэ create unit дээрээ дараад дараагийнхаа хичээл. За 2 дугаар хичээл цахим сургалт маань юу байх вэ гэхээр ингэж Microsoft PowerPoint дээр видео хичээл сэтгэх. За хичээлийн тайлбар агуулгын хэлээр хэлэх. Нөхөө хичээл нийт сургалт нь ч тийм сургалт нь 30 минутын 5 ширхэг видео хичээлээс хүртэн. Тэгээд 2 удаа шалгалт авна гэдэг ч юм уу тийм иймэрхүү тайлбарууд өгч байна. За ингээд юнит руу орнод 2 сургалт байгаа гэж харагдчихэ тийм. За энд нэг хичээл нэмээд өгчээ. Өдөртөө хичээлч дөө. За энэ түүнийг биччихлээ. За тэгээд юнитээ засварлах бол тэгээд энэ дээр нь дараал. За тэгээд юнитээ болохоор дээш нь доош нь ингээд зүүж бол тийм нэгдүгээр юнит 2 дугаар хичээл би нэг тохируулж болдог байгаа. За өөрчлөн зааж юнит дээр нь хэлчихээр юу гэвэл за тэгээд өнөөдрийн хичээл маань яг өгөр өндөрлжээ. Тэгээд хэрвээ юниттэй холбоотой асууж тодруулах өөр ойлгомжтой зүйл байвал яг хичээлийнхаа доор комент хэсгээр үлдээгээрэй. Эсвэл мэйл бичиж болно шүү.